За тэгэхээр нэг файл дээр дөрвөн улирлын санхүүгийн тайлан гаргаж болох уу гэсэн асуулт гарч ирдэг. За тэгэхээр ерөнхий журнал дээр кассанд бордуулалт орж ирсэн 1 сая төгрөг гэсэн юм дасны хвшилт хийсэн байна. За сарын сонгож өгөхдөө бол 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн юм 9 сарыг сонгож өгсөн байна. За тогтмол мэдээлэл рүү орохлоор 2010 оны 9 сарын 31 гэж. Тэгэхээр энэ бол 3 дугаар улирлын тайлан хугацаа байна. За энэ тохиолдолд бол 1-ээс 9 сарын гүйлгээг ерөнхий журнал дээр оруулж өгсөн учраас борлуулалт маань бол өссөн дүнгээр 9 сая гэж гарч ирэх ёстой. За тэгэхээр орлогын тайлан руу орж харъя. Орлогын тайлан. За орлогын тайлан руу орохлоор борлуулалт маань 9 сая гэж гарч ирсэн байна. За тэгвэл 2 дугаар улирлын тайлан харъя гэвэл тогтмол мэдээлэл шийт рүү ороод сар өдрөө 6 олгоод харна. За эргээд журнал руу оръё. За энэ тохиолдолд 1 2 3 5 4 5 6 сарын борлуулалт буюу дансны хвшилтийг л зөвхөн шүүлсэн байгаа. Шүүлт гэж гарсан байгаа. За 7 8 9 сарынх дээр шүүлт гэж гарч ирээгүй. За орлогын тайлбар руу ороод харахаар нэгд борлуулалт маань бол 6 сая гэж гарсан байна. За хэрвээ нэгдүгээр улирлын тайлан гаргая гэвэл тогтмол мэдээлэл рүү ороод сар өдрөө 3 болгоно. За тэгэхээр нэгдүгээр улирлын сүүлийн сарын болсон байна. За эргээд ерөнхий журнал руу орохлоор зөвхөн 1 2 3 сарын гүйлгэн дээр шүүлтгэж гарсан байна. За орлогын тайлбар руу орохлоор манай компани борлуулалтыг бол 3 сая гэж авсан байна. За иймэрхүү байдлаар нэгээс хэрвээ 3 дугаар улирлын тайлан гаргаж байгаа бол нэгээс 9 сарынхаа гүйлгээг ерөнхий журнал дээрээ бүгдээр нь оруулж өгнө. За оруулж өгсөний дараа нэгдүгээр улирлынхаа тайлан харъя гэвэл тогтмол мэдээлэл дээр 3 хүчнэ. 2 дугаар улирлын тайлан гаргая гэвэл 6, 3 дугаар улирлын тайлан гаргая гэвэл 9 гэж бичнэ. За эргээд 9 гэж бичлээ. За журнал шийт рүү орохлоор нэгээс 9 сарын маань гүйлгээг бол шүүлтгэж гарсан байна. Орлогын тайлбар руу эргээд орохлоор 9 сар болсон байна. За иймэрхүү байдлаар програм дээр ерөнхий журналаа өссөн дүнгээр шигээд тогтмол мэдээлэл дээр байгаа сар гэсэн энэ тоог өөрчлөлтөөр яг тухайн сарыг бол тухайн улирлыг шүүж тайланг бол гаргадаг байх нэ. Тийм учраас файл бол заавал архивлах шаардлага байхгүй. Бүтэн жилийнхээ санхүүгийн тайлангийн ажлыг зөвхөн нэг файл дээр хийгээд явах боломжтой байна.